Эсний өдрийн мэнд итгэлийн дүүстэй гайхалтай гэрчлэлтэй дахин уулзж байгаадаа баяртай байна. Энэ удаад Цэдэн Содмогч маань Бурхныг алдаршуулан гэрчлэхээр хүрсэн ирсэн байна. За хоёулаа гэрчлэлээ эхлэх юмд Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийн үг болон хурганы цусаар сатаныг яасан юм аа. Амен. За Цэдэн Содмогч маань бол өнгөрсөн 7 хоногт усан баптизм хүрсэн маш их чөлөөлөлт итгэрлийг хүлээж авсан тухайга гэрчлэн уулзгаахаа. За би 2022 оноос эхлээл Бурхныг хайж эхэлсэн. Тэгээд 2022 оноос Бурхан дээр Бурхныг хайж ингээд Бурханыгаа залбирчин гэжсэн үнэндээ би айгүй хөвддөг байсан. Надад ерөөсө ходоод өвдөд ерөөсө хоол мал ордгоо тийм байла. Хөл дөрвмөч ангиндаг байла. Толгой хөвдөг байла. Гар хөлөх хөвдөг байла. Тэгээд зүрх муутай зүрх хөвдөж зүрхэндээ суулгацгаа Бурханы хүлээж авсаар энэ бүх өвчнөөс би эдгэрсэн. Амен. Тий. Энэ бүх өвчнөөс эдгэрээ тэгээ одоо нэг бүх үндэсний өсвөр чуулган дээрээ ирээд Христийн яг зөв хүнийг ойлгох зүрхэнд нь суулгаж өгдөг ингэж заадаг номлодог учраас аюул их зүйлийг ойлгож мэдэж авчээ. Тэгчээдийн талаар тэгээ сая 2 өдөр усан баптизм өртөж авсан. Тэн дээр бол усан баптизм өртнөхөө ойлгодог. Хуучин сүмд байхад зүгээр нь усруу дүрээд гаргаж ирсэн. Ямар ч тийм илрэл дөрөөс надад байхгүй байсан. Сая бол өстө нэг ариун усан баптизм авнаас ариун сүнсээр дүүрдэг юм байна. Ариун сүнсээр дүүрээд тэр дотор байгаа айгүй олон хүнд ч айгүй олон гэм нүгэл маш их байдаг юм байна. Тэгээд тэр гэм нүгэлүүдийг чинь дотроос нь Бурхан ингэж хилээд илчлээд тэгээд тэн дээр нь илчилж байгаа гарч байгаа үгээр пастор ингэж бас хөөгөөд ингэж гаргадаг юм байна. Тэгээд би бол өстой нэг айгүйх баярлж байгаа маш олон нүглээс тий нэг хар хил би авцсан гээл байсан чи тэр чин бүр нөгөө муу сүнсний харилт байсан байлээ. Тэгээд сая би шөнөөр хилээ авсан. Тий тэгээд маш их баяртай байна. Ерөөсөө ингээд Бурханы оршуугч ямар агуу байт юм бэ? Бид ер нь тэгээ Бурханыхаа нүгүүслэр зөв бодлоор ингэж явж яахгүй бол тэгээд ингээд би Бурхандаар очицоо би ариусцсан би нүгэлгүй болцсон гэж явж исэн бол тэр болгон чинь бүр хүний дотор бүр ингээд тэр нүгэлдээ ингэж яг Бурхандаар очиж гимшдээр чинь бас ядан биш Бурханы оршуугчны хорд ирдэг юм байна. Гимшил өөрөө Бурханаас ирдэг бэлэг. Цэвэр үгийг жинхэнэ сүм чуулган дээр хүнд өөрөө гимшил ирж явах хэвээр. Энэ гимшлийн дагуу би дахиж үлдэхгүй бай гэдэг шийдвэрийг таагарах хэвээр. Тэнгууд их мэдлэр ингээд бохир сүнснүүд тэр гим нүглийг үйлдүүлэх бохир сүнснүүд биднээс гарч авч явах хэвээр маа ингээд таагардаг юм байна. Тэгээд Бурхандаа маш гимшсэн би. Хүнд ч одоо над ч одоо айдсын сүнс бас гарсан. Тэгээд нөгөө бөөгийн сүнс байна. Тэрэнд гарсан. Тэгээд одоо өөрийгөө ерөөсөө яаж чадахгүй дандаа өөрөө ингэж юу хийжсэн чамлж исэн бас дэм сүнс байна. Ерөөсөө тэр болгоны бөгдөө нь хөөж гарсан. Тэгээд маш олон сүнснүүд надаас гарсан. Энэ муухай сүнснээс цэвэрсэндээ Бурханыхаа сайхан юугаар цэвэрсэндээ маш их баярлж байна. Одоо бол та маш хөнгөн баяр хөөртэй. Одоо бол би айгүй баяр хөөртэй. Ерөөсөө бүхэл бие хөнгөн. Тэгээд ерөөсөө баргалт нисрэхэл гэж шүү дээ. Амен. За тэглгүй яах вэ? Энэ бол шинжлэх ухаан юм уу мөнгө төрөө худалдаад олдог зүйл биш ээ. Энэ бол гайхалтай үнэхээр Бурхны хийж байгаа ажил юм аа. Эдгэрлийг авдаг, хүний дотроос бохир сүнс гараад явдаг, тэр гим нүглийг үйлдүүлдэг, муу нэгэн гарч явна гэдэг бол үнэхээр Бурхны хүчээр нэгүслэр хийгддэг ийм гайхалтай зүйлийн гэрч болоод өнөөдөр та сайн мэдээг хүргэж гин магадгүй гав гинжинд өвдөж зовж байгаа хүмүүст бас хүрэх гэж одоо Цэдэн Содмогч маань гэрчилсээр байна. Усан баптизм ер нь яг хүртчихэхэд одоо нэг ингэсэн гэдэг та нэг товчхон яриул усан эхлээд ингээ гимшиж байгаа. Тэгэхлээр гимшээд эхлээд нөгөө нүглүүдээ бүгдөө ингээд гимшээд улайгаал тэгээд ингээд усан баптизм хүртэж байгаа үед бол тэгээд айгүй сайхан гимшсний дараа усандаа орсны дараа бүтэн булхаа гараад ирсэн. Бүтэн булхаа тэгээд пасторууд ингээд залбир яаж ирсэн. Би барга тэр усан дотор ингээд хөвгөхөд дээшээ ингээд хөөрөөд ирсэн шүү дээ. Хөөрөөд бүр ингээд тустай. Барга л жингүүдэлд орсон шүү үзэгчсэн. Ариун сүнсээр дүүрээд тэгээд тэр болгоны Бурхан илчлээд ямар агуу вэ. Тэгээд тэр нүгдээ ингээд дотроо хадгалаад ерөөсөө гашаад өөргөө ингээд тэр хүнд ачааг ингээд өөртөө ингээд үүрээд нүгэлд
нүгэлтэй хүн бол тэг өхөл рүү гэж байна шүү дээ. Нүглээ үр дагав юу? Өхөл рүү тий. Тэг бурхан бол сайхан замыг зааж өгдөг. Тэг Есүс би бол тий зам аим өмнө ингээд сайхан замыг заагаад өгсөн. Тэр сайхан замаар явхад тэр замаар явж чадахгүй байгаа хүмүүс манай үндэсний өсвөр чуулган дээр ирж за манай номлолыг манай гэрчлэл өгнүүдийг сонсоод нэг ирээд сонсоод өөрсдөө нэг яагаад сориод үзээрэй гэж хэлв. Тий. Амен амен. Бурхны үнэн замаар явах бас тийм ч их хүнд биш ээ. Таныг Бурхны жинхэнэ сүм чуулганы ахан дүүс, жинхэнэ Христ толгойлж байгаа сүм чуулган гэдэг бол таныг аврал руу ч хөтөлж чаддгиймаа гэдгийг бол бас бид гэрчилж байна. За ингээд усан баптизм хүрсэн би эхлээд хөвөөдөөс юм ариун сүнсээр дүүрээд байсан. Тэгжээс наа ингээд чөлөөлт эхэлсэн байх гэж би бодож байна. Тэгснэ үү? Бохир сүнснүүд илчлэгдээд сануулаад сүнснүүд илчлэгдээд бурхан юу саанаасаа сүнс чинь гэдэг юусоо тэр сүнснүүд чинь юусоо хилээд өгдөг юм байна. Тий. Ингээд сонсож чадвал яг нөгөө нэг пастор ингээд эхлээд зөвлөмж өгдөг штэ. За наттай хамтран шүү. Бохир сүнстэй биш ариун сүнстэйгээ хамтран шүү. Сонсон шүү өөрийгөө гэдэг ингээд тэр одоо нэг их хамтармаар байлаа штэ. Тэр пастор ингээд яаж ахлууд өөрөө сайн сонсоо тэрийг хамтраад яхан бол ерөөсөө хүн усан битэн үтгэсэн цаанаас нь бас ариун сүнс ингээд хилээд өгч байна. Пастраа ингээд дагаад яг чинь бүх зүйл одоо ийм хэцэс дотор ном журмаараа хийгдэнэ гэдэг бол ийм гайхалтай сүнслэг ажил байд юм асан баптизм гэдэг. Энэ баяр хөөртэй байгаадаа талархаж байна. Бурхандаа алдар магтаад өгөөргий. Амен. За баяр хөөрөөр дүүрэн байгаа Цэдэн Содном эгч маань үнэхээр Бурхны нэгүсэл дахин дагсаар илүү ихээр ерөх болтгой гэж таныг ерөөе. Амен. За ингээд энэ хүрээд гэрчлэлээ төгсөж болж байна. Баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа.